Сайн байцгаана уу? Та бүхэнд Excel програм дээр сонгосон өгдлийг оруулах явцад автоматар хүснэг дугаарлаг нэгэн тэмцээн санагдуулаа. Бид бүхэн дараас нь тоог эхний 2 тоог оруулаад идэвхжүүлээд чир зэмс дугаарлыг дэмжинэ. Мөн сарын дугаар юм аа. Англи дээр оруулаад чигээр автоматар дугаарлыг дэмжинэ. За үүнээс өөрөө сонгосон нүдэнд одоо жишээ B4-өөс B21 нүдэнд өгдөл оруулахад A4-өөс A21 нүдэнд дугаар автоматар дугаарлагддаг. Тийм дэмжлэгтэй таван санагдаж байна. За A4 нүдэн дээр функц оруулъя. За энэ функц маань дотроо logical test value response гэсэн гурван аргументтай. За logical test дээр бид нэр хэрв is blank гэдэг функцийг оруулж өгье. За нэг функц одоо нөгөөгийнх аргументоос бас болж байдаг. За энэ нэг функцийн дотор is blank гэсэн функц аргумент болж байна. За is blank b 4. За хэрв B4 нүд нь хоосон үнэн бол давхар код. Хэрв энэ худал бол B4 нүд нь хоосон худал байх юм бол B1 син даныг болж байна. За энэ даныг бодож байна. Бичиж. За одоо B4-өөс B21 нүдэд өгдөл оруулахад A4-өөс A21 нүд автоматар дугаарлагдах хэрэгтэй. За одоо шалгах цаг 2015 сарын 20. За нэг гэсэн дугаар орж байна. За 2015 оны 11 сарын 24 хоёрын дугаарлагдлаа. 2015 оны 11 сарын 25. За одоо энэ онсороо доош нь шилж үзье. За автоматар дугаарлагдж байна. Энэ тэмдгийг та бүхэн уушаад үзээрэй. Энэ тэмдгийг чигээр нь дахиад